За өнөөдөр бид Бодмирын зэргийн хураангуй тайлбар Содомжинс Далай ламын айлдсан Тунгаамал алт гэдэг энэ номыг бол тайлбарлая. Тэгэхээр Бодмирын зэрэг бол Сутар тарины ансыг бүрэн хураасан ийм ном гэж үздэг. 1402 онд бол Богдзон айлдсан. Тэгэхээр Бодмирын зэрэг бол Бурхны шашны их хөлөгний ёс, бага хөлөгний ёс, судрын ёс цогцныг ном болгоод хураангуй хэлбэрээр хамгийн дөтөө байдлаар гаргаж болох нэг номыг бол юу байна гэх юм бол энэ бол Бодмирын зэрэг юм. За Бодмирын зэрэг бол их Бодмирын зэрэг, бага Бодмирын зэрэг, за хураангуй Бодмирын зэрэг байдаг. Тэгэхээр бидний уламжилт Бодмирын зэрэг хөдөлтөд тавталцаанд бол дамирмд үүдэн буюу Бодмирын зэргийн тэр хураангуй дамирмыг. За дараагаар нь бас арай дэлгэрэнгүй нэг ном бол энэ Тунгаамал алтын Сэржин шин дамирмыг бол бас монголчууд дээр үсийн хайц чандуудаа ном гэж үзчихсэн. Монгол бичиг, манж бичиг суралцдаг байж, буддизмын гүн ухаан, 10 ухааныг суралцдаг байсан. Энэ бол бидний дээхэн үеийнхэн хамгийн боловсролын тогтолцоо болж исэн ийм зүйл. Тухайн үеийнхэн боловсролтой хүмүүс нь ламар байсан. За Монгол бичиг эрдэм суралцж байсан, улсч байсан. Гэвч тэдгээрийн эрдэм мэдлэг дотор заавал буддийн гүн ухаан, буддийн болоод энэтхэгийн төвд энэтхэг энэ дорны гүн ухааны агуулга үзэл философи бол хүмүүс тогтож явсан. Тэгээ энэ бол Монголын ахуй зан заншилтай нэгдсэн. Тэгээд монголчууд энэ ном буддийн сургаал өөрөө энэ гэгэрсэн бурхны сургаал учраас хүмүүсийн энэ яваа насны амьдралч дээр соёлын ирээдүйн сайн санаадлаж аль алийг багтааж чадаж байсан учраас энэ бол монголчуудын суур ухаан болоод ингэ явж ирсэн юм аа. Бид дээр үеийн энэ номоор суралцж байсан. Тэр үед хүмүүс бол аливаа ертөнцийг танин мэддэг, амьдралыг танин мэддэг. За жаргал зовлонгодоо хүлээж авах, ертөнцийг үзэх хүсэл энэ төлөвшин тогтцож яхад буддизм хатар суур нөлөө үзүүлж байсан. Ийм учиртай юм. Тэгэхээр бидний гол үзэжсэн тэр номын нэг бол Сэржин шин буюу тэр 3 Далай ламын айлдсан ном. Тэр үед бол Сэржин шин гэдэг энэ Тунгаамал алтан гэдэг Бодмирын хураангуй номоо бол айлдсан. Тэгээ энэ үед бол аглагт бясалгаад энэ Бодмирын зэрэгээс сайтар анхааран авч практик дээр хэрэглэснээр бол Монголын 40 ном бодийн сэтгэл төрсөн гэж. Бодийн сэтгэл төрсөн гэдэг нь эргэл буцалтгүйгээр бусдын сайн сайхны төлөө гэсэн тийм сэтгэлийг эзэмшиж чадсан гэсэн. Бод сэтгэл гэдэг бол нэг амьтны тосод үнэхээр зүтг гэж сайн сайхны төлөө боловсон сэтгэлийн тийм чадварыг эзэмшсэн гэж. За энэ Сэржин шин дамирмыг бас 94 онд Монгол ирэхдээ бас айлдсан. За Бодмирын зэргийн хөтөлбөр Тунгаамал алтан хэмээх тэгж Сэржин шин алтыг дахин тунгаасна гэсэн. Ер нь бол Сэржин ян шин яндаг шүүглэн гэдэг бол дахин хайлуулсан гэсэн. Тэгсэнтэн алтыг цэвэрлж гаргаж авахын тулд бол давтаж дахин шүүж тунгаад тэгээд энэ дотоос жинхэнэ шижир алтыг гаргадаг. Түүнтэй адилхан энэ Бодмирын зэрэг гэдэг тэр гэгэрэл төр. Өсвөн ухааны сэтгэлгээний хамгийн чанар төр. Тэгтээ зэрэг Бодмирын зэрэг юм аа. Бодмирын зэрэг дотор хичнээн янз бүр их Бодмирын зэрэг гэж ном байна. Дунд Бодмирын зэрэг гэдэг ном байна. Бага Бодмирын зэрэг бол дамирын дүүдэмж хураангуй дамирын байна гэж. Тэгэхээр хураангуй дамирын номыг бол жаахан нэмж тайлбарлаад ингээд өшөө илүү нарийн болгож айлдсан ном бол тэр 3 дугаар Далай ламын айлдсан Сэржин шин буюу алтыг дахин тунгаасна гэдэг Тунгаамал алтан гэдэг ном юм. Хүн багшийн сургаал дотор өөрөө байдаг. Гэлэн дагам хайнамжи сэрэгч дээр үе сэршин дэлгүүр таглаа аяага дамар жийг гүчрэн гэж. Тэр энэ үсэнхээр гэлэнгүүд хийгээд захиа самаартнуудаа эрдэмтэн мэрэгдээ та бүгд миний номыг хүлээж авахдаа алтыг хүн шижир алтыг гаргаж авахдаа дахин тунгаад давтаж тастаж шүүж ингээд бураад хүлээж авдаг шижир алтыг гаргаж авдагтай адилхан миний сургаалыг тэгж аваарай. Гүйчрэм гэдэг бол бишрлэр биш юм гэж. Зөвхөн энэ чинь сайн ном гэдэг бишрэл төдийг бишээ. Бишрэл байх хэрэгтэй. Тэгэхээр бас хүмүүс яриад байна бишрэл хэрэггүй юм гэж. Үгүй юм. Бишрэл бол хэрэгтэй. Гэхдээ зөвхөн бишрэлээр биш шүү гэж. Тэрний судалгаа хэрэгтэй юм аа гэж байна. Бол хүмүүс судалгаа хэрэгтэй, хүндэтгэл бишрэл хэрэггүй гэсэн шиг бас нэг өөрөөс хэлнэ шүү дээ. Үгүй. Ерөөсөн одоогийн шинэ ухааны судалгаа тогтолцоонд ч гэсэн тэр аливаа хүн эрдэм мэдээ суртаа заавал тэр юмны хадгалаас сэтгэл зүйн өндөр бэлтгэл мотивашнтэй байж тэрийг сурыг мэдээ гэсэн ирмэлцэл тэр юм хүндэтгэл тэр юмны гайхалтай гэдгийг эхэлж танин мэдсэн хандлага ийм байж тэр хүн эрдэм мэдээ сурдаг. Эндхийн хамгийн гайхалтай гэж сургуулиудын Харвардын бас хүмүүс суралцдаг
тухайн юмнуудыг ч гэсэн уншаад үзэхэд яг л би Бурхны шинэ ном сураад гарч байгаа бол гарч ирж байгаа. Ерөөсөн хүнийг л хүн болгох, хүнийг өөрийнх нь зөв зүйтэй болох, хүнлэг инэрэнгүй болгох тэр зарчмын гол өргөдөлтөд тусгасан байх жишээ шүү гэж. Ингэж хэлсэн. Энэ ном нэртэй бас багш энэ Тунгаамд алт гэж хэлсэн нь бол холбож байгаа. Нөгөө талаар бол Америкийн утгыг илүү одоо дотоос нь шүүж тий рангуу болгож ингэж аргасан ном бахаа гэж ингэж бодож. За номын эхлэл ингэж эхэлж байна. Гурван эрдэнийн аврал бүхний хурангуулсан агуу их мөн чанарт гэтлэгч лам түүний үлмийг бишрэнгүүгээр мөргмөө гэж. За энэ шашны ном учраас бас ордолтон заавал мөргөл энэ таа. Ер нь ном бичлэг хийдэг тийм яс байна. Гурван эрдэнэ аврал бүхэн хурсан гэж. За гурван эрдэнэтэр бол Бурхны сургаал, Бурхны сургаал, Бурхны одоо сургаалыг бол дагаж мөрдөж байгаа хуруу. Энэ уурыг бол одоо гурван эрдэнэ гэж. Урд нь бид нар авралын төлбөрөд ном явсан шүү дээ. Эндээ бол тодорхой яасан тийм. Энэ бүгд бол хурангууд нэг зүг болсон нь бол одоо багш юмаа гэж. Тэр багшийг бол айхтар дээлдэг багш төвтэй. Багшаар одоо дамжиж эрдэм мэдлийг авах. Ийм одоо зүйлсийг бол ялангуяа одоо манай дэлгэрсэн энэ сүүлийн одоо гэлгийн ясны шишний одоо сургаал бол ер нь тийм. За тэгэхээр багш гэдэг нь өөрөө бурхан юм гэж. Яг тэр бурхны сургаалыг өнөөдөр гарт чинь авчирч өгч сэтгэлд нь хүргэж байгаа хүн чинь багш юм аа. Тийм учраас өнөөдөр энэ цаг мөчид байгаа бурхан бол одоо багшаар ч дамжиж ирж байна гэж галт шилтэй адил хэлдэг шүү дээ. Галыг татаж ирэхдээ бол галт шилээр л одоо ингэж тусгуул галыг гаргаж чаддаг боловч нар бол хязгааргүй ч боловч нарны гэрэл өөрөө шууд ирээд юмд одоо өрхөд бол галыг гаргахад бол бас хэцүү. Өөрийн сэтгэлд байгаа нюансыг одоо айлгах. Өөрийн сэтгэлд бол эрдэм мэдлийг суулгахын тулд багш бол галт шил. За юм үүнийг чөлөө учрах шүтээний шимийг авахыг хүссэн төрөлхийдэн бүхнийг анхааран хэрэглэх бурхны эрхэм зэрлэг бүгдийн шим 3 цагийн хутаг бүхний гэтлгэх ганц мөр их тэрэгтэн замыг загт нагарж унаа асангаа хоёрын нээсмжүүн бурхны газар доодох дээд төрөлхийдийн номын 3 төрөлхтний анхааран авахын зэрэг дараалал бүхнийг бүрэн төгс хураасан бодмирийн зэрэг хэмээх энэ л мөн тэгэхээр чөлөө учрах шүтэн гэж хэлж байна. Ягаад гэвэл энэ чинь аранжера шанжера гэж өөрийн одоо 5 чөлөө бусдаас авсан 5 чөлөө учрал гэдэг нь жорвооч 10 учрал 8 чөлөө гэж 8 янзын тийм чөлөө байх их чөлөөтэй 10 янзын одоо тийм ад завшаан боломжтой ийм хүний бие юм гэж. Тэгэхээр бурхны сургаал ном байж байгаа, эрүүл энх байж байгаа, урт настай тэнгэр там язгуу тэргүүтэй номыг хийхийн боломжгүй нөхцөл байдлаас ангид төрсөн тий. Тэгээд одоо оюун ухаан эрүүл янз бүрийн айхтар одоо хилэн цэнүүл дарагдаагүй яг л одоо бүрэн бүтэн хүн эрдэнэ түүний биеийг аваад ингээд одоо сайхан нөхцөл байдалд амьдарч байна гэдэг бол маш чухал юм аа. Энэ бол гэхдээ дандаа тааралдаг хоор юм аа гэж. Одоо бид бодох ч гэсэн ингээд энэ зам төв дээр 7 тэрбум хүн байна гэдэг энэ дотор бас эрүүл ухаантай байх, бурхны ном сургаалтай ойр байх, тэгээд дотоод одоо тэр нэг үнэтэй бишрэх үзэл бодолтой байх, тийм айн байлдаанаас ангид байх, дарлал хөнөөлөөс ангид байж байгаа ийм боломж бас тэр олон хичнээн хүн ийм сайхан чөлөө учрыг олсон байгаа дээр үүнийхээ шимийг авна гэдэг нь энэ эрдэнэ хүний биеийг үр дүнтэй өнгөрөөх. Тэр гэгэрэл өөрөө биеэрээ хүрч чадсан буддагийн айлцсан номуудын шим нэгсэн тэр бүгдийг хураангуулад хамгийн одоо гартаа амар хэлбэр болгож чадсан ном юм аа гэж хэлж байна. За хоёрдугаарт нь бол 3 цагийн бурхан бүгдийн гэтлэх ганц мөр гэж. Тэгэхээр энэ бол тэр өнгөрсөн цагт ч одоо цагт ирээдүйн цагт тэр оюун сэтгэлгээний дээд чанарт хүрч чадах хүмүүн тий эрдэнэ хүний ганц зарчих зам гэж. Зөвхөн одоо гэгэрэл хүрч чадах бүрж чадхуул мөрийг бол гаргасан ном юм аа гэж хэлж ш. Зөвхөн энэ замаар л хэрэгтэн замыг загт нагарж унаа асан хоёрын нээсэн жуун гэж ном бас байгаа юм шиг. Тэгэхээр энэ юу гэж нэг бурхан багшийн сургаалын мөн чанар бол олон одоо 2005 оны жилийн өмнө болсон учраас зөв хэлбэрээр нь агуулгыг алдагдуулаагүйгээр хүмүүст яаж хөргөж ирсэн юм бэ гэхээр тэр замналыг нь одоо судлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр майдрын гэгэн манзширийн бяцлал бүтээлийг хийгээд тэгээд жинхэнэ хоёр замаар аль бол бурхны сургаалыг нэг нь 700 жилийн дараа 400 жилийн дараа 700 жилийн дараа их тэрэгтэн мэт тэр замыг заасан гэж. Тэгэхээр бол тэр шиндаа чимбүү гэж. Тэгэхээр энэ их тэрэгтэн самуу давааж ичинжүүд байлаа гэж. Гүнзгий үзлийн мөр хоосон чанарын одоо сургаал. Нэгсэндээ нэлээд одоо оюун ухааны гүнзгий нарийн зүйлсийг танин мэдэх тийм ээ. Мэдлэг оюуны тэр танин мэдхүн замыг бол одоо бурхны шинж хүрэхэд танин мэдхүүгийн тухай нэг асуудал байж байна.
тэрийг бол нарийн гаргаж өгсөн нэг замхууныг бол бас хамтрах гэж ингэж хүн бодвол одоо тэгээд төрөх юм аа. Тэгээд тэр талын одоо ном одоогийн үгээр гаргаж өгсөн ийм хоёр одоо тэрэгтний журам юм гэвэл энэ багтаасан учраас чухал ном гэж. Дөрөвдүгээр нь бурханд додох дээд төрөлхийдний номын ёс гэж. Хүн гэгээрэл оюун санаагаа үнэхээр эзэмшиж сэтгэлийн хариуцлагыг гэж байгаа тэнд хүрч чадах номын ёсыг бол гаргасан ном юм. Гурван төрөлхийдний анхаарал агуулгын дараалал бүхнийг бүрэн дүүс хураасан. Хүн бүрийн одоо санаа өөр, бодол өөр, аливаа юмсыг хүлээж авах одоо чадвар өөр, сэтгэх бодох чадвар өөр гэдэг. Үндсэн зорилго бас өөр хүмүүс. Тэгэхээр энэ гурван төрөлхийдний мөрөөр хөтлөнө гэж. Эхний ээлжинд бол одоо яг зүгээр энэ насны амар амгалан ингээд одоо чухалчлах тий нэг хэсэг байна. За энэ насны амар амгалан яг эцэс дараа хойдтон ч юм уу бүр нирван хүрээ энэ зовлонгоос бол ангиж ирээ. Энэ бидний үйл испансаас ангиж ирээд өөрөө дан ганцаараа гэгээрэл хүрээ гэсэн нэг зорилго болж байна. Дан ганцаар өөрөө гэгээрэл төрн гэдэг бол бас туйлын одоо буруу юм байна. Би хэдийгээр гэгээрэл төрж байгаа боловч энэ мэдгтүүний төвдгөр испансын төвдгөрүүдээс арилхаас гадна миний энэ зорилго өөрийгөө бодсон тийм зорилгын төлөө гэгээрэл биш. Энэ их болсон 600 хамаг амьд нь бүгднгийнх нь одоо ач тусын төлөө би харин гэгээрэл төрье гэж ийм зорилготой одоо гэгээрэл төрөх гэсэн ч зам бодол байна. Гिचээд энэ гурван анхааран авах гэдэг нь ерөөсөө практик дээр хэрэгжилж чадах зэргийн дараалал бүхнийг төгс хураасан гэж. Эдийн хоцронгоо хурааж чадсан бодмирийн зэрэг юм байна. Тэр нь бол бодмирийн зэрэг нэг энэ яваа энэ насндаа хүн нэг ихэрч байгаарч байнг хөтлүүлээд үзчих хэрэгтэй шүү. Энд нэлээд юу бодох юм хүн яаж танин мэдэх үү тийм ээ? Яаж хүний илүү одоо гайхамшигтай эрдэм мэдлэгийг эзэмших үү? Өгөөдөө гэдэг эзэм мэддэг яаж хүрэх зам арга зам юу байдгийг тэр гэдэг талаа чи зөвхөн мэдлэгийн талаас ихээс оролцож ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр шашинжаа айхтар гэгэрх гэдэг бол одоо хол сонсогдсон байдаг. Тийм ээ өдөр тутмынхаа одоо заншил талаасаа салах гэдэг л бидэнд ирэх байх. Гэхдээ энд хүрдэг тийм сайхан юмны төлөө мэдэх өгөөдөө тэр талын тэнд гайхалтай энэ талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй. Тийм байдлаар ч гэсэн суралцсан. Бодмирийн зэрэг нэг сайн үзчих. Тэгэхээр хичээх үүнээ нэн тэрүүнд анхааран авах номын их нь үлэм жарив их нь source гэж хэлдэг тийм яг гарал үүсэл их сурвалж нь одоо бас юу юм бэ? Тэр дээр үед одоо гигантэн одоо бурхад айлдсан байна. Тэр хүний айлдсан сургуулийн агуулгын гажуудалгүй наан хүн тэмдэглээд ирсэн гэдгийг яаж мэдэх юм бэ гэж. Нотлохын ухааны олон сургууль номдол нотлохын ухааны дүүсүүдээр аливаа нотлох ерөөсөө баримтат нөхөө байна. Яагаад над чинь тийм мундаг юм бэ? Яагаад тийм үнэхээр хүний бигээрэл чадах юм бэ? Гэх маягаар одоо судалгаа шинжилгээг өрөөд их гол тавьдаг юм ном. Нотлохын ухаанаа голлуулж явдаг. За тэгэхээр энэ хэлжээнд номын их нь бол үлэм жарив юм аа гэж. Тэгэхээр энэс их сурвалж нь өөрөө одоо ямар вэ гэдэг тухай ярьж байгаас одоогийн үгээр. Тэгэхээр үлэм жарив ихтэй учраас ил ном нь бол зүг нэжээдийн төдөд хязгаарлагдмал хэсэг бус үз. Мөр бүрэн гүйцээд хов бүрдсэн эндүрэл нэгэхэн ч үгүй нэгэн мөн гэж. За ингээд тэр дэрвийнхаа хэллэгээр үтсэн байна л да. Нэг дараа чинь нэг хуучны хэллэг юм шиг нөгөө тал дараа бас ингээд үзэхэд энийг орчин цагийн хэлд оруулаад ингээд хэлэхээр одоогийн хэлж байгаа үг яг энэ үг шиг утгыг агуулж чаддгүй юм. Чи нэг олон үсэг биччихээж тэр утгыг хэлэх гээд байдаг. Тэгэхээр энэ бол хэллэг. Сонгодог одоо хэллэг. Уг сурвалж нь одоо их ариун учраас зүг нэжээдийн төдөд хязгаарлагдсан бус гэж. Тэр үгээр их гоёсэн. Зүг нэжээдийн төдөд хязгаарлагдсан бус. Нэг өхөн одоо баг нэг бүлгийн хамгаалал өрсөн ч байт юм уу? Эсвэл нийл агуулга барьсан ч байдаг юм уу? Нэгхэн одоо нэг үлгэр домгийн танин мэдхүү талаа барьсан юм уу? Нэг хүн дүрх гэсэн аргачлал талаа барьсан ч юм уу? Ийм цогц биш байдаг бишээ. Зүг нэгд хязгаарлагдахгүй. Өөрөө цогц одоо энэ давж чадсан ийм ном байдаг юм аа гэж хэлж байна. За тэгээд бос мөр бүрэн гүйцэд хов бүрдсэн гэж. За тэр гаргаж байгаа одоо зам мөр энэ дараалал системээ бодож яг бүрэн гүйцэд гаргаж. Хэдүүгээ бидний суралцах бодмирийн зэрэг үнэхээр төгссөн бурхан багшаас нагарж оноо асан хоёроор дараалан дамжсан тул. Гэдэг 5 майдрын 5 ном гэдэг 5 номын тухай тэр асангаа гэгэний зохиолыг ярина. За нөгөө тал дээр нь бол эргэцэг дүг гэдэг гомл үдүгэний айлдсан тэр ухааны 6 жимг гэдэг номыг хэлдэг. Энэ тийг хэл дээрээс нь аваад тэрийг орчуулдаг төвдрөө хэлээд нотлох ухааны номуудаар олон тайлбар хийж судлаа. Ингээд авсан ном. За уг ихэнхийн ариунаас дамжсан энэхүү ном
номын зэрэг нь төрөлхтөн бүгдийн хүссэн хэрэг бүгдийг амар хялбар хангалтаараа чандун нэрт мэт юм аа. Тэгэхээр энэ мэд их баг хөлөгний гол сайн ёс бүхий сайн номлолын мөрөн бүхэн судалснаар их далаатай адилхан юм биш. Яхан сайн ёс бүгдийг гэж тэр дотоос жинхэнэ ширэгднэл агуулгатай зүйлсийг нь авч чадсан учраас энэ бол их далаа адил юм аа гэж. За судар тарины онцыг хурангуйж үзүүлснээр. Тэгэхээр Махаяна дотроо бол Сутраяна, Важраяна гэж бас хоёр хөлөмний ном ярьж байгаа. Тэгэхээр манай бол судар дан нарын одоо ном толигдсон гэдэг. Тарины ёс бидний хэлээд байгаа тэр гэлэвэн шашин бол өөрөө судрын ёс, тарины ёс хоёрын хоёулангийн хамтдагсан тийм одоо шашин юм аа. Богдсон хоёр реформ хийгээд илүү шинжилгээ хийсэн тэр шашныг л монголчууд илүү төлхөө авсан юм шүү л гэж ингэж хэлэх гээд байна. Тарины хураангуйж үзүүлэгдснээр энэ хоёрын ансыг хураангуйсан гэж байна. Гол одоо чухал зүйлсийг нь хураангуйж чадсанараа өгүүлэгдүүн бүрэн төгсөн гэж. Тэр номын гаргах гэдэг цаа санаа өгүүлж байгаа зүйлүүд бүрэн төгсөн. За нөгөө тал дээр сэтгэлийг ариусгахын зэрэг дарааллыг гол. Тэгэхээр энэ номууд бол юу гэдэг гэхээр гол нь сэтгэлийг ариусгахын зэрэг дарааллыг голж үзүүлдэг гэдэг чинь тийм ээ. Ямар яг нэг практик дээр хүн өөрөө хийж болох амар юм аа гэж. Нагаржунагийн ясанд мэрэгдсэн за эргийн хүчиг бид бол эргийн хүч гэдэг утсан. Нагаржунагийн ясанд мэрэгдсэн гэдэг бол тэр нөгөө гүнзгий үзлийн ясанд одоо мэрэгдсэн. Асангагийн ясанд гэдэг бол тэр жичин жодоо буюу тэр агуу хямдлын мөрийн тэр талын одоо эрдэм мэдлийг бол сүрхий эзэмсэн хүмүүс асангаа гэгэнтэн байсан бурхан багшин айлтсан шиг эзэмсэн хүмүүс асангаа. Асангагийн ясанд мэрэгдсэн Сэрлэн бал гэж. Сэрлэн бал ном ийм одоо хувьцаар чимсэн гэж. Том ёс байна. Хоёр том ёсонд мэрэгж чадсан хоёр одоо мундаг дээд гайхалтай мэрэгэн эрдэмтний бол тэр эрдэм мэдлэгээ багтаасан гэсэн хувьцаар чимсэн гэдэг нь тэр хүмүүсийн эрдэм мэдлэгийг бол багтаагаад тэдний одоо хэлэх гээдсэн санаа тэдгэрийн бол гаргаад байсан одоо концепц энэ ламрим гэдэг ном өөрөө чимсэн гэдэг бол багтааж чадсан тийм гайхалтай тэр зүйлсийг дотроо оруулж чадсан учраас сонсох санах бясалгах гурыг бүтээж юу би ч сайн гэдэг гэж түрүүний хэлдэг тийм. Тэгэхээр ийм сайхан номыг бол гайхалтай номыг сонсох гэдэг нь суралцах санах гэдэг бол тэр суралцж байгаа юм бодох бясалгах гэдэг бол өрөөсөн сонссон мэдлэгийн хүн шүүгээд бодож байгаад ингээд за энэ ингэж зөв юм байна энэ нь юм учиртай юм байна гэдээ яг нэг баттай мэдлэг олж авчихсан юм аа хүн ингээд өөртөө ингээд дахин одоо хүн нэлээд гүнзгий төвшөнд сэтгэлээ төвлөрүүлээ бодоод энэ бясалгах гэж байна. Тэгэхээр сонсох санах бясалгах гэдэг бол одоо хүн маш хэрэгтэй. Аливаа эрдэм мэдлэг эзэмшдэг хүн сонсох санах бясалгах. Сонсох гэдэг нь зүгээр л ингээд дуу аваа сонсох юм биш. Номыг сонсоход суралцах гэсэн. Тэгээд санах гэдэг бол тэр юм ингээд эргэцүүлэх дахин шинжлэх эргэцүүлэх тэн дээр. За эндээс энэ гурваас гарсан одоо мэрэгэн ухаан гэж хэлнэ. Тавиалаж үнширүү, самбалаж үнширүү, гомболож үнширүү гэж. Тэгэхээр эдгээрээс гарч байгаа цааталт нь үдчихэж байгаа тэр нэг хүний ухаан өсөж байгаа. Цэвэр одоо шинжлэх ухааны хүний оюун. Тэгээ энэ тэгээд хийсвэр биш. Яг л амьдрал дээр байгаа яг л хүний процедурыг үр дүнгэл гаргахаас биш. Тэнд байдаг тэнгэрийн, энд байдаг бурхны, тэнцээ байдаг лусын, тэнд байдаг онгодын тухай юм гаргаад тэрийг одоо тавьлах гай. Тэгээ тэр нь очиж үзэж болдгоо. Өөрөө ганц чи хэрэгжүүлж чаддаггүй. Тийм тухай ерөөсөө яг үндсэн ном бол